Эмдэл радио 88-ны гурлын дээр Сүхбаатар болон сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахин айлтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчид радион 3 дугаар студиэс урлагийг мэдрээ гэх сураатаагаар сонсдог урлаг нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг одоо Улаанбаатар хотод 16 цаг 13 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 10-ны даваа гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг кино ертөнцийн болон гараа хүрэхэд бэлэн болсон байна. За студид хөтлөгч Анжгаа гэрлээ. За найруулагчаар Ган болдын ангараг нар ажиллаж байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Нэвтрүүлгийн хамтран аялагчаар дэлхийг тойрох хүч гэх сураатаагаар Philips 66 брэндээр Шунхлаа ойл компани за мөн MG Motors Mongolia хамтран ажиллаж байгаа баярлалаа. За нэг кино ертөнцийн болонгаараа уг нь өнөөдөр ингэжсэн юм аа. Хойд Америкийн бокс офисын 1-р байранд үсэрч орж ирээд байгаа. Тэр Мики 17 гэдэг уран зөгнөлт киноны тухай ярихаар бэлтгэсэн байсан юм. Тэгсэн чинь нөгөө кино Монголд гарч байгаа юм байна. Кино театруудаар гарч байгаа юм байна. Тэгэхээр нь одоо үзэгч сонсогчдыг нь хүндлээд Netflix-ээс өөр кино ярьж өгөхөөр шийдсэн. За. За гэхдээ гоё сонирхолтой кино ярьж өгнө. За. Италийн Мапара алдартай Сицили гэдэг арал байгаа шүү дээ. За энэ арал бол анх ерөөс Италийн бүрэлдэхүүнд байгаагүй юм байна. Тэгээ харин Францын Бурбоны хаант улсын мэдл байдаг байж л дээ. Тэгээд Францын Бурбоны хаант улсаас Бурбоны хаант улсын одоо удмынх нь томилсон тийм Салинагийн хунтайж гэж энэ нөхөр энэ арлыг захиран суудаг байсан юм байна л да. За энэ одоо хэдэн оны үеийн үйл явдал ярьж байгаа. За энэ үстэй нэлээд дээр үеийнх юм байна. За өнөөдөр ярьж өгөх энэ Леопард буюу Ирвес гэх энэ цуврал нь Сицили арал Бурбоны хаант улсын мэдэлд байж байгаад уцаад их газрын Итalitайгаа нэгдэн нийлэх тэр түүхэн үйл явцын үед Сицилийг захиран сууж байсан Салинагийн хунтайж болон түүний гэр бүлийн тухай өгүүлдэг ийм цуврал юм байна. За. За Netflix дээр 3 сарын 5-ны өдөр байршсан энэ цуврал бол 6 ангитай. Итали хэл дээр бүтээгдсэн цувралыг 1958 онд хэвлэгдсэн зохиолч Жузеппе Томаси ди Лампедуза гэдэг хүний адил нэртэй зохиолсон сэдвүүлэн бүтээсэн юм байна. За энэ гэхдээ анхны кино нь бас биш. Энэ өмнө нь өштэй энэ 1963 онд яг энэ зохиолоор кино хийгдчихсэн байна. За. 63 оны кинонд нь болохоор Францын алдарт жүжигчин Ален Делон тоглосон. За одоо энэ өнөөдрийн кинон дээр нь бол Ален Делоны бүтээсэн дүр болох тэр Танкреди Фалконери гэдэг энэ сурвалжид гаралтайж хувьсгалт цустай залуугийн дүрд нь залуу жүжигчин Сол Нани гэдэг нөхөр тоглож байгаа. За тэгээд түүхэн том жүжигчний бүтээсэн дүрийг бүтээхийн тулд бол маш их эрэл хайгуул хийсэн байгаа энэ нөхөр чинь. За энэ зохиолыг бүхэлд нь эхнээс нь уншсан. За дээр их зохиол дээр хийгдсэн судалгааны бүх ажлуудыг олж авч уншсан байгаа. За дээр нь нэмээд энэ кино зохиолоо уншаад өөрийнхөө одоо ингэ чинь зохиолыг нь кино зохиол болгоцсон байгаа. Дээр нэмж кино зохиолоо уншаад өмнөх киног нь үзээд гэх мэтээр одоо маш нарийн хугацтай судалгаа хийж энэ дүрээ бүтээсэн юм байна л да. За үйл явдлын хувьд бол 1860 онд өрнөж байгаа. 1860 онд өрнөж байгаа. Италийн генерал Гарибальдигийн улаан цамцтнууд буюу хувьсгалч цэргүүд бараа зүст нь харагддаггүй Бурбоны хаант улсын хаанаас Сицили арлаа буцаа авч Итали нэгдмэл нэг улс болгоно гэснээр Сицили арлын иргэдээр улаан цамцтнууд хөл тавьд юм байна. За энэ үеэр энэ киноны гол дүр болох Сицилидээ Ирвес хэмээн нэрлэгдсэн Салинагийн хунтайж болон түүний гэр бүл энэ өөрчлөлт шинжилтэд хэрхэн дасан зохицож ямар нөхцөл байдлаар эрх мэдэл, нэр төр, газар нутгаа авч үлдэх вэ гэж хичээж байгаа тухай энэ кинон дээр бол өгүүлд юм байна. За 6 ангитай киноны эхний 3хан ангийг үзээд байгаа болохоор бүрэн ярьж өгөх боломжгүй байна. Гэхдээ дөрүүдийн талаар эхлээд ярьж байна. За гол дүр нь бол энэ Ирвес гэдэг хунтайж бол 5 хүүхэдтэй. Маш нэр хүндтэй сайхан царайлаг залуу. Энэ дүрийг бүтээсэн жүжигчин Ким Росси Стюарт нь 187 см өндөртэй гэхээр үнэхээр том залуу байгаа юм шиг харагдаж байгаа юм л да. За тэгэнгүүт энэ Ирвесийн төрсөн дүүгийн хүүр гэж нөхөр байгаа.
За тэр болохоор Танкреди гэдэг залуугийн тухай түрүү ярьсан. Нөө хувьсгалж цустай гэдэг нөхөр. За Танкреди өөрөө сурвалжид гаралтай боловч улаан цамцтнуудтай нийлээд Бурбоны хаант улсын эсрэг тэмцэж яваад баривчлагдчихсан. Ингээд цаацлагдах төгсөн чинь Ирүүс очингуудаа гэр бүл нь 100 гаруй жил эзэмссэн газар нутгаа захирагчид өгч байж Танкредигийн амийг нь аврах хэрэгтэй болж байгаа. За ер нь тэгж ажил дүүгээ аварж байгаа юм л да. За тэгсэн чинь одоо Ирүүс буюу Хунтайжийн охин Кончетта гэж өсгөө байгаа. За. Тий. Эхний хоёр анги дээр бол Кончетта шиг хөөрхөн хүүхэн байсангүй. Гэрийнх нь нэмээд бүр цэргүүд бас үеэл Танкредийн хүртэл дурлаад хамтдаа зугтыг гэж гуугаад бөө юм болоод байж идэл юу болно гэж. 3 дугаар анги дээр нь төрсөн байдлаа зурсан юм шиг үнэхээр үзэлтэнтэй нэг дүр гарч ирнэ. За энэ нь болохоор Анжелика гэх энэ бүсгүй гараад ирж байгаа. Тэр нөгөө нэг Моника Беллучи охин гэдээсэн үү? За Яг бодит амьдрал дээрээ. за тэрийг нь өстой мэдэхгүй шүү. За. За Анжелика гэх энэ бүсгүй нь Сицили арлын нэгэн жижиг хотын захирагчийн төрсөн охин бөгөөд захирагч бүр охиноод үзэмж төгс охин болохоор нь Хунтайжийн гэр бүлтэй ураг зангидахын тулд бүр эртнээс бэлдсэн болж таарж байгаа юм. За. Тэгсэн энэ төрсөн байдлаа зурсан мэт гоо үзэсгэлэнтэй охины дүрд хэн тоглосон гэж. А тийм байна. Алдагт Моника Беллучигийн 2004 онд төрсөн Дива Кастл гэдэг охин тоглосон гинэ. Үнэхээр хөөрхөн юм бэлээ. Бүр үнэхээр зүгээр киноныхоо дүрдээж биш зүгээр яг бодит амьдрал дээрээ бүр нэрээ. Моника Беллучитэй өөртөө амар адилхан юм билээ. Биш гэд хэлчихвээ дээ гэсэн юм шиг харин бүр үнэхээр. Гэтэ угаасаа нөгөө нэг хоёр дахь уюуд чинь одоо жишээлбэл ингээд манай охин бол үнэхээр бас хөөрхөн штэ. Ингээд нэг уюуд чинь амар гоё тийм. Яа бүр гоё хүүхэн юм байна нөө. Үнэхээр хөөрхөн юм бэлээ. За Дива Кастелийн хувьд бол 1963 онд Италийн гоо жүжигчин Клаудио Кардиналигийн бүтээсэн дүрийг нь бүтээхдээ өмнөх дүр мөрд дээр судалгаа хийгээгүй. Харин зүгээр л найруулагчаа заасан замаар явсан гэж ярьсан байна лээ. Энэ жил 21 нас хүрэх гэж байгаа энэ бүсгүй хувьд бол энэ дүр нь анхны том дүрний болж байгаа юм байна. За энэ зохиолыг бичсэн Жузеппе Томас ди Лампедузагийн хувьд өөрөө Сицили арлын жижиг хунтайжуудын нэг байсан юм байна л да. Өөрөө. Тэгээд энэ бүтээлээ тэрээр өөрийнхөө элдэн цөвөө Дон Гуильо Фабрицио Томасигийн амьдрал үйл явдлаас нь сэтвлэн бичсэн гэж ингэж хэлсэн байлээ. Ингэнэ манайхаа. Энэ киног мөөгийн үзээд бүр ойлгох байхаа гинэ. Энэ киног мөөгийн үзэх юм бол төөрнө. Энд ч одоо нөгөөдөг чи буцаа залуу болчихвол гэж бодсон. За хоёулаа хамтран ажиллаад тэнцвэрээр өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 16 цаг 21 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар MJ Motors Mongolia хамтран ажиллаж байна. Манай найруулагч тэр Анжеликагийн зургийг байлгаж л байгаараа. Манайхаа орж ирээд үзчихэл байгаараа. Харж л байгаараа. Үнэхээр хөөрхөн юм байна. Гой хүүхэн байлээ. За. Английн 100 жилийн түүхтэй MG автомашины брэнд. За эднийх бол Шанхайд угсрагддаг бөгөөд Хятадын хамгийн том SAIC Motors гэдэг компанид үйлдвэрлэгдэж байгаа. За тус SAIC мотор нь герман машин үйлдвэрлэдгээрээ дэлхийд алдагдаа Монголын нөхцөлд маш тохирсон шинэ 2024 оны тэг гүйлттэй машинуудыг та бүхэнд 35 сая, 40 сая, 45, 75, 90, 95, 135 сая гээд ийм үнээр яг бүр ингээ худалдаа та бүр дуусгаад авах үнэн шүү. Эхлэлийн урьдчилгаа биш. Та 35 сая төгрөг төлөөд машина бүр худалдаж авна гэсэн үг шүү дээ. Тэгвэл машина. Ийм болцоог бол олгож байгаа. За онцлог цагрууд гэх юм бол RX 8-ын дараагийн загвар болох RX 9 бэлэн ирсэн байна. За MG ZS стандарт 40 сая төгрөгөөр, MG ZS Comfort нь 45 сая төгрөгөөр ирсэн ба. За гуруула мэдээж автомат хөдөлгөөртэй. За тэгээ эднийх чинь одоо Европ стандартаа буюу бүх машинууд нь зөв талдаа өрүүлтэй, бензин зарцуулалт нь бага. За яг л тэр хөдөлгөөр нь нөгөө нэг GDI хөдөлгөөртэй герман автомашинуудад төлхөө хэрэглэгддэг 1.5-аас 2 та одоо бид нар чинь нөгөө нэг 2.5 мав гайгүй. За тэрнээс дээш 3 болоод ирэхээр
гэхээр бензинийг хүйлдэг гэж үздэг шүү дээ. За тэгвэл ийм 1.5-аас 2 хөдөлгөөртэй автомашинууд байгаа учраас бензин зарцуулалт нь бага байгаа. Дээрээс нь AMG брендийн бүх загварууд нь cruise control буюу хур төвжигчтэй. За тэгээд машины маркаас хамаарат 2WD, 4AWD, 4WD гэдэг хөтлөгчийн төрөлтөө өөрөөр хэлбэл урд 2 дугаар майч хуу 4 дугаараа зэрэг майч хуу гэдэг юм уу те. За танд бол сонголт байгаа. Дээр нь бол ган хийц буюу сайжруулсан төмөр бүтцтэй учраас бол эднийх Евро NCAP буюу яг аюулгүй 5 одтой зэрэглэлтэй гэж ингэж үздэг юм билээ. За тэгээд та машина уунж үзье, барь, харъя гэх юм бол Баянзүр дүүргийн 26 дугаар хороо Хүнүүгийн гудамж Edu Campus хотгон Global Motors-ын шоурум байгаа. За ер нь бол Дүнжин гарын ертөнцийн зүгээр замынхаа урталт нь байгаа гэсэн. За дараагийнх нь Гоёг гişмэрийн үйлдвэр эсрэг талд Global Motors-ын шоурум байгаа. За борлуулалтын албаныхантай нь 99-2 7446, 99-7 75 48 гэдэг утсуудаар холбогдоорой. За AMG Motors Mongolia гэж латин нарч бичсэн болно, Global Motors гэж кириллэрч бичсэн болно. Сошиал хаяг руу орох боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар AMG Motors Mongolia хамтран ажиллаж байна. Баярлалаа. За үргэлжлүүлье. За тэгээд нөгөө өөрийнхөө өвөөгийн элен цөвөөгийнхөө юун дээр амьдрал дээр нь тулгуурлаж ичсэн гэсэн байсан шүү дээ. Гэхдээ тааж гаралтай хүн шууд зохиолч болчихоогүй. Өөрөө ном их уншдаг ч гэсэн ер нь бичих тухай нэг их боддгоо хүн байсан гэж байгаа. За. Уг нь бол Ирүүс бүтээл бичих санаагаа 1930-ад онд төрсөн олцсон байсан ч гэсэн огт хөөцөлтөөгүй ном бичих нь миний хийгээд байх ажил биш гэд ер нь үзээгүй бичихгүй л яваад байсан гэж байгаа. Тэгсэн нэг удаа 1954 онд Уел Луцио Пикколо гэдэг нөхөр хамтдаа Сан Пелегрино гэдэг газарт болж байгаа зохиолчтой арга хэмжээнд хамт яваач гэж өрсөн юм байна. За. Нөгөөх би өстө зохиол бичихгүй гэдээсэн. Тэгтээ санаа нь багаад идэг. Тэр нөхрийг урьдчилтэй. За тэгээд Томасын бол зочноор Уел Луцио нь бол харин яруу найрагчаар оролцож тайзнаас шүлгээ уншсан байгаа юм. Энэ арга хэмжээнээс буцаж ирээд Томасын алдар түгээ хэлээд зохиолоо бичих эхэлсэн байдаг гинэ. За. Математикаар тооцоод үзсэн ч гэсэн би Луциогоос тэнэг байж шалихгүй учраас ширээн дээрээ суугаад бичиж эхэлсэн гэж. Математикаар тооцоод үзсэн ч гэж байгаа шүү энэ амар. Тэгээд нөө нэг Луциотойгоо барьцсан байгаа юм л да. Луцио ингэ чин шүдэг мүлэг бичээд ингээд тайзан дээрээс уншаад байхад би яхалаараа болдгоо ингээд. Ингээд зохиолоо бичиж эхэлсэн. Ингээд зохиолоо бүтээл бичиж байгааг хинч мэдээгүй их зожиг хүн байсан болохоор зохиолоо чимээгүй л бичээд яваад байж гэнэ. Ингэж 1956 онд 8 бүлэгтэй зохиолоо бичиж дуусгасан ч харамсалтай нь өөрөө 1957 онд 60 наснда таалт өгсөн байдаг. За гэхдээ бүтээл нь бол 1958 онд нэхэн хэвлэгдэж Италийн уран болон утга зохиолын түүхэнд хамгийн луд бүтээлд албан ёсоор тооцогдсон гинэ. Бичихгүй явж байгаад ганцхан ном бичээд тэр нь Италийн хамгийн агуу бүтээлч болцсон жаах шиг. Харин энэ кинонд дебютээ хийгээд байгаа жүжигчин Дева Касл яах аргагүй олонний анхаарлын төвд байна. Моника Беллучи Францын жүжигчин Винсент Каслтай 1999 онд гэрлэж 2013 онд салах хүртлээр 2004 онд төрсөн Дева 2010 онд төрсөн Леон гэсэн хоёр охинтой болсон байдаг юм байна. Одоо эн чинь бол 2004 онд төрсөн охин шүү дээ. Дева гэдэг нь. Одоо 2010 онд төрсөн бас нэг Леон гэдэг охин өсч томорж байгаа юм байна шүү дээ. Тийм байна. За, Дева Касселийн хувьд моделийн замналаа эрт эхэлсэн 2019 онд Dolce & Gabbana за брендийн нүүр царай болж исэн бол Dolce Shine гэдэг үнэртэй усны сурталчилгаанд тоглосон ийм юм байна. За. Моника Беллучигийн охин чинь. За мөн Девад Valentino, Prada, Elle, Harper's Bazaar сэтгүүлүүдээс хамтарч ажиллах хүсэлт тухайн жилдээ ирж байсан ийм одоо гоо бүсгүй байх нэ. За тэгээ та бүхэн энэ Ирүүс гэдэг энэ киног бүтнээр нь үзхийг хүсвэл юугаар Netflix-ээр ороод за 6 ангиар нь үзээрэй. Сонирхолтой гоё кино болж шүү.
Надаа бол энэ киноноос илүү энэ Моника Беллучи охин л илүү сонирхолтой байлаа. Тэрийг нь үзгээд ч үзсэн болно шүү дээ. Харин тий. За дэмжээ аялагчаа танилцуулаад өргөжлүүлээ. Улаанбаатар хотод 16 цаг 28 минут бас нэвтрүүлгийн маань дэмжээ аялагчаар Magic Pick компани Балтчор дэмжиж ажиллаж байгаа. За ханад намдаах уушиг цэвэрлэх Балтчорыг Монгол даангаах ухааны их сургуулийн судалгаанд үндэслэж хийсэн бөгөөд чацраган, чихэр өвс, жүр үр гэх мэт одоо эмийн ургамлыг Монгол зүгийн балаар баяжуулсан учраас цэр шингэлэх, ховхлох, уушиг цэвэрлэх, ханиалга намдаах, харшил өрөвслийн эсрэг үйлдэлтэй. За уушиг мөгөөрсөн хоолон өрөвсөл намдаах, уушигны хатгалгаа, хоолой өвчний хорыг тайлах юм үйлдэлтэй байна. За лавлах утас нь 77 TT 3421, 94 TT 4 34 21. За ингээд нэвтрүүлгийн дэмжээ ажиллагч Magic Pick компани Балтчор баярлалаа. За баярлалаа. За миний ярьж өгөх кино. За айгүй сонирхолтой кино заяа. За дөнгөж 2-3 хоногийн өмнө нээлттэйгээд Netflix дээр тавигдаад байгаа Delicious буюу амтлаг гэдэг киноны тухай би ярьж өгнө. За герман уран бүтээлчдийн бүтээсэн энэ цоошин кино Нил Мюллер Стефан гэдэг хүн найруулсан. За хүнээр бодоход бол 57 бол тиймч залуу нас биш. Харин энэ одоо найруулагчид 57 наснда анхныхаа бүрэн хэмжээний том киног найруулж байгаагаараа залуу найруулагчид бол тооцогдож байгаа. За дээрэс нь эмэгтэй залуу найруулагчийн анхны томоохон бүтээл тооцогдож байгаа энэ кино 2 дугаар сарын 18-нд болсон 75 дахь удаагийн Берлиний олон улсын кино наадам дээр сонгогдож үзэгчдийн өртөл болсон бол Netflix дээр ердөө 3 сарын 7-ны өдөр нээлттэйгээд байгаа. За шинэ найруулагчийн кино Берлиний кино наадам дээр нээлттэй гэдэг бас ч гэж чамлахааргүй том амжилт шүү. За найруулагчийн хувьд бол Берлиний одоо кино наадмын панорама төрлийн шилдэг уран бүтээл гэсэн номинацад нэр дэвссэн. За ингээ герман уран бүтээлчдийн энэ киноны гол дүрд герман болон испани жүжигчид тоглосон. За 100 минут үргэлжлэх Delicious буюу амтлаг киноны диалог харилцаа яриа бол англи герман хэл дээр явагдаж байгаа. За зураг авалт нь 2023 онд Франц улсад явагдсан кинонд Германы нийгэн баян чинээлэг гэр бүл зуны амралтаараа Францын өмнөд нутгийн Провенс мужид байдаг эцэг эхийнхээ тансаг эдлэнд амарч зуныг өнгөрүүлэхээр ирж байгаагаар эхэлнэ. Хоёр охинтой юм уу? Үгүй. Хүү охин хоёртой. За драма төрлийн нууцлаг өрнөлтөө киноны үйл явдлыг би ярьж үгээ заяа. За эхнэр нь бол одоо нэг юм нэлээд том удирдах албан тушаалыг хашдаг. За тэгээд угаасаа ингээд нэг юм байж байгаа нэг юм тийм амар өндөр боловсралтай тэгээд том албан тушаал харьцдаг эмэгтэйчүүд чинь нэг юм жоохон хүүтэн дүү болсон байдаг штэ тэ нэг юм ихэмсэгч юм шиг хүүтэн. За нөхөр нь харин нэг сэтгүүлд ажилладаг. За өсвөр насны хүү болон 10 гаруй насны охинтой ийм гэр бүл за төр засгаа эсэргүүцсэн иргэдийн тэмцэл эд өрнөж байгаа. Франц дээр чаа. Ингээд машин дотор суусан явж исэн чинь машин зашин дээр өрн хүмүүн гүйж хараагаал нөгөө хүүхдүүд нь бүр ингээд шок. За гэтээ энэ кинонд ямар нэгэн тийм улс төр тэр Францчуудын одоо тэмцлийн талаар бол юу ч гарахгүй. За эхлэл хэсэгт нь жаахан дурдагдаад дунд хэсэгт бол зургтын мэдээгээр халтхан гараад өнгөртөө. Гэхдээ энэ яагаад ийм юмар эхлүүлсэн нь би энэ киноныхоо зохиолыг уншаад тэгээд триллерыг үзнийхаа дараа ер нь бол ойлгосон. За Парист буугаад Парисаас Провенс руу яваад за тэндээ очиод эхнэрийнх нь эцэг эзэмшдэг гаднаа одоо усан сантай дотроо өстө тансаг баян гэж жигтэй хийдлэн газар. За манайхаар бол нөгөө нэг харь оронд байдаг нөгөө нэг одоо бид нар бол цуслангийн байшин гэж ярьдаг. Тэгтэл одоо баг одоо энэ чинь ордон шахын юмд л ирээд байгаа юм л та. Ер нь бол цуслангийнхаа ордонд ирчихэж байгаа юм байна. За сайхан тухулж байгаамаа. Ингээ баян чинэлэг айл юм болохоор үр хүүхдүүдтэйгээ өдөржин усан сангийнхаа хажууд ном уншиж нарлаж хөвтэйл оройд нь төв рүү орж тансаг зочид буудлуудын ресторанд хоол ундадаж зугаалаад энэ киног ер нь эхлээд үзэж эхлэнгүүтээ юу вэ одоо үйл явдал нь хизээ өрнөдөд яг хизээ эхлэх кино юм бол гэж бодогдно. За ингэж нэг удаа гадуур оройн хоол идэх үеэр нэг зочид буудлын зоогийн газрын зөөгчд ингээл өөр хоорондоо айгүй сонин харалцаал. Тэгээд тэр нэг зөөгчнөр нь заяа нэг юм зөөгч бармаа бас нэг юм хүүтэн царайтай заяа нэг юм гөлгөр. Тэгэл ингээл хоорондоо ингээл жиг жуг гэл ингээл шивнэлдэж харцаараа ярьцгаагаал. Тэгж байгаа л жиг жуг хийж аваад нэг зөөгч нь очивол нөгөө гэр бүлтэй чинь яриа өддөг байхгүй юу? Сайн байна уу? Та нарын буудал буус юм уу одоо? Буудал дуугаа өглөөний цайн дээр харсан юм шиг санагдаад байна. За манай энэ хавь таалагдчих гинөө хаана байрлаж байгаа ингээл заяа. За. Тэгээд яриа өдөөд ярьсан чи яг нөгөө Европ хүмүүсийн элдэг зангаар нөгөө гэр бүлийнхэн чинь энэ буудал буугаагүй ойрхон тэр замаар яваад хүрдэг тэр тэнд байдаг газар мазар байгаа гэл энэ төр гэл хамаг юмаа ярьчтээ.
За яаж яагаад нөө өгшөө Европын орнуудад согтууруулах ундаа бага хэмжээгээр хэрэгэлсэн үед жолоо барихыг зөвшөөрдөг юм шиг байна л да. Манай одоо гол дүрийн гэр бүлийн нөхөр нь зоогийн газарт одоо ингээд ямар ч байсан 2 шот бол татчихж байгаа. Тэгснээ юу ч болоогүй юм шиг машина бариад яваад өгөхөөр хайгаад утсан чинь Францад драйвер дээр үлээлэх гээд 1.5-аас доош гарах юм бол зөвшөөрөгдсөн лимит гэж үздэг юм шиг байна. Манайхан бас мэддэг бол хэлээрээ одоо манай Европт амьдардаг хэд. За эндээс ингээ хамаг үйл явдал эхэлнэ. Нөгөө нөхөр чинь шото татчаад жолоо барьж аваад пит гээл нэг юм өргөчдөг аахгүй юу? Тэгэл гэрээрээ шок. Юу вэ? Яаваа ийсэн бэ? Юу болсон бэ гэл. Тэгэл машина газ зогсоогоол яваад очсон чинь нэг юм тайрамл өстэй охингаа гар нь гэмтцсэн, уйлчихсан зам дээр сууж идэв. Тэгээд нэг юм 19-20 болов гэмээр заяа. Тэр нэг Испани жүжигчин бах гэж би бодсон ингээ царай зүсийг хараад нэг боржгор өстэй охин. Химтэй нэг юм богинохон өстэй. За тэгээ байжсэн чинь нөхрөн сандраал эмнэлэг авч авсан чи эхнэр нь болохоор нөгөө ажил дүр нэр хүнд компани явцаа эцэг гэхийн нэр мэр гэлтэй нөгөө карьераа бодоод санаан зовоод охиныг гэртээ аваачичаа тэгээ шарахын боож өгөөд учрыг олъё гэд нөхрөө ятгахна. За тэгэнгүүт охин зөвшөөрөөд гэрт нь очсон чинь эхнэр нь хэлснээрээ шарахыг нь боож өгснөө нэмээд дэрэгдэн баахан евро тавьчихдаг байхгүй. За хэдэн зуун ч евро тавиад байгаа. Амар л их мөнгө байсан заяа. За ингээ өглөөс ирсэн чинь охин бол усан тайсан чулуу шиг сураггүй алга болчихсон. За нөхөр нь бол сандраад за эхнэр бол нөхрөөсөө нөгөө нууцаар мөнгө өгчихсөн юм чинь за нөгөөд чи авдгаа аваад яваад өгсөн байх гэж сууж байгаа штэ. Тэгээд нөгөө хэд чинь нөгөө усан сандаа дэвтгээрээ дэвтээл наран шараад тансаглагаараа тансаглаад байжсэн чинь гадаа хашааных нь хонхыг хүн дарахаар нь харсан чинь нөгөө охин чинь зогсож байдаг аахгүй юу. Тэгээд нээсэн чи хаалга нээсэн чи намайг одоо харин ингээд хөгжлийн бэрхшээлтэй одоо болсон гэдэг эрүүл ахуй талаасаа болохгүй гэдэг ингээд ажлаас халагдчихлаа. Та нар одоо намайг ингээд машинаараа мөргөж гимтээс юм чинь би одоо танад ажиллаж болох уу гэж зогсож идэв. Тэнгүүд хардаа аягүй инээдтэй заяа. Машинд мөргүүлсэн шарах гимтэл нэг тийм сүртэй биш аахгүй юу. Зүгээр л энэ бугуун гарна ингээд зүсгдсэн юм байна. Тийм бугуун дээр ингээд нэг зүсгдээд тэрийг ингээд бооцсон явж байгаа заяа. За тэгээ баргалт нэрээ нэг юм учир мэд хүн бол нэг юм машин мөргүүлээд манайхны вакцины сорив байдаг тэр хэсэгт нэг юм хутгаар зүсчихсэн юм шиг тийм шарах үүсгэг бол мэднэ. Тэр бол яавч машинд мөргүүлсэн шарах биш угаасаа. За гэхдээ яг кино юм хой нөгөө баян гэр бүлийнхэн чинь гимсэндээ охиныг бие дэнгэрүүлэнгээ манад амьдарч биднийг явтал манад өөрчлөгчээр ажиллахыг зөвшөөрчихөж байгаа. За эндээс нөгөө учир битүүлэг хэрнээ нүдэнд дулаах охины хамаг ажиллагаа эхэлнэ. За бага охинд нь тамхи асаагаар өгч жоо нэг 10-аад настай өгдөд штэ. Тэнгүүтээ шууд асаагаараар тоглохыг заахаас гадна Францаар хүүхэлдэйн киноны нэр хэлж өгч яана гэж заяо. Шууд нөгөө новш мош хог бие үнэлэгч мөлөгч гээд баахан хараалын үг заагаад өгчин за. За нөгөө өсвөр насны үед нь болохоор нэг тийм эмэгтэй хүний хуваар нөлөөлөөл тэгэл нэг анхаарлын өөртөө татаал те. Тэгэл нэм нүцгэн урдуур мордуур нь яваал те. За нөхөртөө нас хамт хүн суглуулах нэрээр гараад нөхрийнх нь ч гэсэн анхаарлыг татах гэж оролдноо. За эцэст нь далайн усанд орохоос айдаг эхнэрийг онлоод далайн ирэг дээр байхдаа уцыг хулгайлчихж байгаа юм заяа. Тэгээ утас нь алга болсон ажилдаа ярихгүй бол горьгүй гэсэн чинь за би хотод нөгөө утас зардаг газар зааж өгье гэд авч явангуудаа нөгөө машин дотор замдаа 80 марна таниастай амьдрал айгу тийм гунигтай нэгэн хэвэн байна. Одоо таниастай нэг юм тийм амьдралын баяр ясал дутагдаад юм гунигтай байгаа даа гэж юм би мэдрээд байгаа байхгүй. Та ядаж нэг ингээд нэг юм тамхи татаад үзчих гээд хойлоо машинаасаа буугаад машиныг налзахчаад тэгээд тамхи татчих байгаа маа. За тэгээд тэгж мэгж баах юм ярьсараад өгөөг чинь тамхи татуулаад. За тамхи татаад дуусангууд нь та хоёр нь одоо ингээд жоохон хөвгчлөлтөө тий. Одоо нэг амьдралын нэг арай жоохон өөр өнцгөөс хараа мараа гингүүтэй баарлуу дагуулж ороод үүр зайд бүжиглээд. За тэндээсээ нэг эрэгтэй найзтайгаа танилцуулаад бүр нөгөө далайн уснаас айдаг хүүхний чинь далайн усанд хамт оруулаад нөгөө чинь далайн эрэг мэрэг дээр нөгөө хүүхэн чинь нөгөө залуутаа чинь юм уу бум бала юм хийгээд. За ингээд ерөөсөө тийм нөгөө нэг журам бүсгүй юу? Тийм ээ. За ерөөсөө нэг тийм зохион байгуулалттай юм гэхдээ өрнөд байгаа байхгүй юу? Ямар нэг тийм даалт санаатай зохион байгуулалттай юм өрнөд байгааг нь бүгдээрээ мэдээд байгаа ирнэ. Яг юу болох гэдэг нас тодорхойг. Одоо ингээд кино үзээ сууж байгаа бич тэр кинон дотор байгаа тэр нөгөө нэг гэр бүлч тэр нэг юм зохион байгуулалттай нэг юм өрнөд байгааг болоод ингээд бүгдээрээ мэдээд байгаа. Гэхдээ юу болох нь ингээд тодорхойг заяа. За ингээд эхнэрт нь нөлөөсөөр агаад нөгөө залуутайгаа хамт
та одоо аз жаргалаа хөөгөөд одоо хаашаа чамаагүй яваад ирмэргээ явуулчихж байгаа юм за. За энэ нэг баарнаас талцсан залуутай цуг. За энэ хоорондоо өөрөө яг нөгөө гэр бүлийн ээжиг хамаг юмд нь оролцоод бараг л эзэн шиг ингээд тансаг амьдарч эхэлнэ. Найзуудаа авчираад усан сангийнх нь хажууд наралж хөвтөж бэвтээд. Тэгээ нөгөө бөөм пари ийцэн байжсэн чинь нөхөр нь ингээл гинт гарч ирэнгүүтээ яа чи юу хийгээд байгаа мэгээд байгаа ингээл тэгэн штэ тий. Тэгэнгүүт ингээл нөгөө нөхөрт нь ингээл нэг юм эмхтөөний нэг юм одоо тэрийг одоо ингээл илэрхийлсэн чинь нэг юм жимс ингээд хагалж байгаа байхгүй юу? Хаглаад тэр нь ингээд нэг юм улаан юм өсрөхөж жимсийг ингээд удаашруулаад тэгээд үж ангууд кадр нь солигдоол нөгөө хүүхний ингээд ярьж байгаа ингээд уруул руу ингээд тодруулаад ангууд тэр уруул нь ингээд тэгээ томроод гих мэтэр ингээд нөлөөлөд байгаа байхгүй юу? За тэгсэн нөгөө залуудагаа явсан. Эхнэр нь нэг үжлэг дээр залуутаагаа ирчээд ууж идэж байгаад өөрийнхөө хүрээлэн буюу бас нэг тийм баян залуутай танилцаад юм ярьдаг аахгүй юу. Тэгээд энэ Теодора буюу үйлчлэгч охиныг яаж таньдгийг асуусан чинь нөгөө баян залуу нь ингэж ярьдээ. Надад чинь бүгдээрээ тэр нөгөө нэг Ла Фонтен гэж зоогийн газар зөөч хийдэж штэ гээд. Тэгэнгүүт энэ үед л нөгөө хүүхэн чинь шууд өөрийнх нь дурлаа цүд болоод байгаа залуу нь нөгөө олон юм шалгаагаад байсан зөөгч байсныг хамгийн анх та нар аль бодол буусын мус ингээл 80 юм яриад байсан шаардлага одоо нэг нөхөр байгаа заяа. За машин юм мөргөхтэй зам дээр исэн үгсэн амттан мөргсөн ерөөсөө охиныг мөргөөгүй. Тэгээ охин баг багаар ингээд гэрт нь яаж сөргөөр нөлөөлж байсныг ингээл гинт нүднийх нүмнөр ингээл кадр гэдэг яг тэрэн шиг ингээл ойлгоол. За тэгээ гэрлүүгээ харах гээд гарсан чинь нөгөө Теодора нь гаргахгүй. За тэгсэн чинь яасан гэж олны дундаас нөгөө дурлалт залуу нь гарч ирснээ. Нөгөө баян хүүхний чинь гүрийг тас хазаад шууд арьс махын цулгаагаад идчихүүл яах вэ? Юу гэсэн үг юм бэ? Амар энэ. Тэгсэн чинь энэ хэсэг бүлэг залуучууд нь жуулчилж ирсэн баячуудыг хөнөөж махыг нь иддэг хүний махан идчихтэнгүүд байж таардаг. Йоо. Эцэст нь гэрт нь очиж нөхрийг нь хөнөөгөөд охиныг нь өөрсдийнхөө нэг болгонд дагуулan авч яваад хүүг нь харин амьд үлдээж байгаагаар энэ кино дуустдаг. За өнгөц харахад дээрштэй махчин хүмүүстэй кино юм шиг харагдаж олооч энэ киноны далд санаа арай өөр зүйл юм болов гэж бодол төрсөн. Одоо жишээлбэл би түрүү хэлсэн ш нөгөө тэр Францын хувьсгал одоо хувьсгалч гэжтэй тэр нэг үүмэн самууныг яагаад гаргасан киноны эхлэлттэй жишээлбэл заяа баян ядуугийн ялгаа хитрхийг болсон. Тэгэнгүүт баячууд нь одоо эрдгээрээ ирээд амраад буцаж байгаа штэ. Тэгэнгүүт зөөгч үйлчлэгчид одоо олигтой мөнгөч олохгүй хөдөлмөрөө мүлжүүлээд заримд нь дээрлэхүүлээд дуустдаг учраас хизээ мүдгүй хүч орж босч ирээд баячуудын эсрэг хувьсгалж цустай гэгддэг францчуудын бослого тэмцэл шиг тэмцэнэ гэсэн санаач ээж болох юм. Даад ч нэ штэ. Би бол бүр бас чамтай ойролцоод бодож байна. Юу гэхээр одоо Франц ч нь бол нөгөө нэг Арабын улсаас ирсэн сэр мэр энэ тэрэгээс ирсэн тэр нөгөө нэг дөрвөстэй баг бариулж байгаа эдлэгдэж байгаа. Тэднийг далдуур хилээд байгаа юм шүү. За магтчгүй. За хоёулаа хамтран ажиллаад танилцуулчаад тэгээ цааш өргөжлүүлээ заа. За Улаанбаатар хотод 16 цаг 41 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар дэлхийг тойрох хүч гэсэн уриатаагаар Philips 66 брэндээрээ Шунхлаа ойл компани хамтран ажиллаж байгаа. За тийм. За эднийх нөө тосоо солиулах аяныг өрнүүлчихэд байгаа. За та багцаар нь ингээд авах юм бол илүү хямдхан. Илүү хямдхан буюу танд ашигтай байх болно. За дээр нь тосоо солиулсан хүн болгонд шил арчигч шингэнийг бол бэлгэлж байгаа. Дээр нь тосны шүүрийг нь бас бэлгэлж байгаа. За тэгээд чанартай тослогооны материал бол мэдээж энэ 66 гэдэг энэ Philips 66 гэдэг энийг бол манайхан мараг бүгдээрээ мэдэндээ юм нэг улаан бөөрөнгийн дунд 66-гийн тоотоо тийм логотой штэ. Тэгээ хаасаагүй харж л байсан мэл үтэй. За тэгэхээр багцаараа илүү ашигтай гэдэг байгаа штэ. Тэгэхээр ингэж байгаа. Одоо 2025 оны
хаврын анхны вакцины удалтайгаа эхлүүлсэн байгаа юм байна. За тэгэнгүүтээ Philips 66 нь өөрөө дээд зэргийн бүтэн синтетик суур тостой бөгөөд хөдөлгүүрийн архилтын хугацаа болон тосолох хугацааг уртасгаж эд ангийг илэгдлээс бүрэн хамгаалдаг гэж байгаа. Тэгээд Америк нэгдсэн улсад үйлдвэрлэгдсэн 130 гаруй жилийн түүхтэй ийм тосол юм байна л да. Тэгээд шунхлаа компани болохоор 2007 оноос яг энэ бүтээгдэхүүнийг аль бие усаар Монгол улсад борлуулж байгаа юм гинэ. 4 салбар дээр нь энэ үйлчлэгээд явагдаж байгаа. За. Тэ. Нарны зам дагуу тээврийн цагдаа албаны урдталт байдаг шунхлаа шатхуун түгээх станц 5 юм байна. Уучнаар Гитэмсийн урдталт байдаг шунхлаа шатхуун түгээх станц 3, Ганангаас Баянбүрд явах зам дагуу байдаг шунхлаа шатхуун түгээх станц 32. За Хүүшийн аманд барьдаг шунхлаа шатхуун түгээх станц 30 гээд. За энэ дөрөв дээр бол та энэ багцаар нь илүү ашигтай гэдэг энэ вакцыг авах болцоотой юм шүү. За тэгээ илүү дэлгэрэнгүй мэдээллийн та 70-ыг 7 30-ыг 3 91-97 30-ыг 3 гэдэг утаснуудаас аваарай. Тэгээд жолооч нар маань шунхлаа тос тослогооны материал гэж крилээр бичээд Facebook хуудаснаас нас мэдээлэл авах боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар дэлхийг тойрох хүч гэсэн урайтагаар Philips 66 брэндээр шунхлаа ойл компани хамтран ажиллаж байна. Баярлалаа. За сонсдог урлагийн нэвтрүүлэг радиогийн 3 дугаар студиэс урлагийг мэдрий гэсэн урайтагаар өндөр кино ертөнцийн болонгаараа өргөлжлөн хүрч байна. За ингээд энгийн драм төрлийн кино хэрнээ энэ одоо хөнгөн хийцтэй киноноос ангийн ялгаа гэдэг зүйлийг маш их харнаа. За нэг ёсондоо хүний махан эдэрчнүүд хувьсгал хийж баячуудын эсрэг бослог гаргаж байгаа кино гэж ойлгож байна. За тэгээд IMDb дээр бол 4.5 гэсэн үнэлгээтэй л яг энэ чинь 3 сарын 7-нд нийлсэн кино юм чи аргагүй л дээ тийм ээ. Гэтэ одоо юу би хойлоо ингээд дөрөн зүгийн шууганараа ч гэсэндээ айгүйхан нөгөө мэдээлэл ярьдаг штеп ингээд Францад жишээд бэл те ингээд шууд ингээд хүний байранд орж суучингуудаа гарахгүй байх жишээний те. За тэр гарахгүй байгаа хүмүүс нь эргүүлээд одоо бидний ингээд дөрөн зүгийн шуугаан хийгээд дуусангууд одоо надад л авдаг Францад амьдардаг сонсогчдоос айгүйх чат ирдэг байхгүй юу. Тэнгүүд тийштэй гэрлээ тэгдэж штэ одоо өстой нэрэ энэ дөрвөсдөд амар даварч байгаа. Тэгээд айгүй тийм төгшүүртэй амьдардаг бид нар ингээд тэнгүүд нөгөө манайхан чи хэдийгээр ингээд аль бие усны эрхтэйгээр тэнцээ ингээд 20 30 жил амьдарч байгаа иргэншлээ авсан хүмүүс хэдийч гаднаас нарахад бол одоо яг л ингээд Аз царайтай хүн юм чинь нөгөө тэдний ингээд хоморгонд бас өртчих боломж байгаад байдаг. Тийм тэгээд айгүй төгшүүртэй амьдардаг гэд тэгжсэн. Тэгээ одоо энэ нэг 5 нөхөр гүлтийцсэн энэ тэр нөгөө нэг хүний махан эдэртэнгүүт чинь. Эвгүй байгаа зү. Эвгүй. За чи сүүлийн үед ямар кинонууд үзв? Би одоо надад яг энэ амралтын өдрүүдээр би ч уул нөгөө нэг өдөр нь яг гэртээ нам хөвтдөг штэ тий. За би сая бол 2 өдөр ерөөсө тэр чихтэй Чингисийн өрөөдөр л өнжөөд ерөөсө ойрд кино мэнэ үзсэнгүү. Хамгийн сүүл хоёлоо ч нөгөө солонгос залуудаа киног үзсэн штэ кино театрт. За тий. Таа ч юм бол бас саяхан намайг одвол цүвэн цагийг үзсэн штэ. Чиний юу лээ? Ямар саран хээе байлаа юу лээ? Зүрхний саран. Зүрхний саран тий. Тэр ёстой хөөрхөн кино. Тэр ёстой хөөрхөн одоо кино театрт гарч байгаа юм ч одоо нэг актер яриад явах. Гэтэ зүгээр ингээд ямар ч нэг тийм уйдах зав өгөхгүй нэг үйл явдалтай хөөрхөн кино тий. Хөөрхөн ингээд хойноос ингээд дүг гэд инээдмийн кино. Инээдлэх нь таныг бол ухталчин инээлх нь хөөрхөн юм билээ. Би юу яасан? Таны нөгөө нэг цэцгийн нээлтэнд явснаас ч хойш ер нь чих тавиалгаа. Тэгээд нөгөө хэн бэ штэ? Нөгөө сэтгүүлч уянгагийн бичсэн нэг постыг харсан чаа надад аягүй гой санагдсан. Юу вэ гэхээр зэрэг нөгөө яг ийм Монгол төр төрхтөө одоо эмэгтэйчүүд ховордоод байна, жүжигчид ховордоод байна. Тэгээ бүгдээрээ ингээд нэг зорцсон юм шиг хиймэл тамартай ийм ингээд нэг дүрд ингээд уусгацсан юм шиг бүгд нэг ярцаасан цагаан шүттэй хүүхнүүд байгаад байна. Гэтэл яг энэ кинон дээр бол үнэхээр яг монголоороо гоё юм охин тоглосон байлээ. Тэгээ дээрэс нь нөгөө жишээ татсан нь болохоор зэрэг Амрагийн Монгол кинон дээр бас нэг гоё охин тоглосон яг Монгол төр төрхтэй. За тэгээд бас нөгөө дэлхийн мэс ороод исэн баяр цэцэг чинь бас гоё Монгол төрхтэй штэ тий. Тэгээ ийм дүр төрх ингээд ховордоод байна. Тэнгүүдээ манай одоо ягаан гажд дүр тоглосон жүжигчин тий зэнд хин гэдгээр зэнд аюул. За тэгээд сувдгаа эднэр бол яг өөрийнхоороо байгаа дүр төрхөөрөө тэр дүрээ бүтээгээд гоё ингээд хүмүүс сэтгэл тоногшуулсан. Тэгээд ийм нэг гоё Монгол дүр төрх ингээд ховордчиход байсан. Тэгээд цүүн цаг кинон дээр үнэхээр гоё Монгол дүрхтэй бүсгүй тоолсон байлаа гэж утсан байлээ.
3 кино баг зэрэг нээсэн. Цөөн цаг зүгээр энэ чи эхний 3 өдрийнх нь байдлаар илүү. За тий 5-6-нд нээлттэй хийсэн Аминч цөөн цаг In the House гэдэг 3 киноны эхний 4 нээлтийн 4 өдрийн үзэгчдийн тоо гэсэн чинь. Цөөн цаг 43428. За үзсэн байна. Хүмүүс. За In the House-ыг 40625 хүн үзсэн байна. Аминч гээд киног 12122 үзсэн байна. За цүүн цагч юм болохоор зэрэг яг тэр нөгөө Хилмигсдийн үеийн тухай кино тэгээ Fantastic Production-ийнхан байгаа болохоор угаасаа л яаж ч утсан хүмүүст маш хүлээлттэйгээр хүрсэн баг. Нөгөө In the House ч юм болохоор 3 нь тэгээ дээрээс нь Солонгос хийгдээ тэгээ Солонгосын айгүй мундаг жүжигчин тоглосон байлаа штэ. Тэгэхээр чин өмнөх 2 ангууд нь айгүй хөөрхөн байсан учраас манайхан бас айгүй хүлээлттэйгээр үзсэн баг. Амин ч юм болохоор зэрэг нөгөө Урнагийн хувьслын кино ах шиг байсан тийм. Би юуны цөөн цагийн нээлтэн дээр нь очсон л доо. Энэ хоёр чинь яг ингээд нээлтэнд авцчихад би In the House-ийн нээлтэн дээр очиж чадаагүй. Цөөн цагийнх дээр очсон. Тэгсэн. Батөлцөөгөө тэгжилээ. Бид нар ингээд яг энэ нөө нэг хилмигдүүлэлтийн талаар бодит баримтууд дээр тулгуурласан юм аа. За. Одоо жишээл комментарийнхны ингээд нэг хуралдаж байгаа хэсэг гардаг байхгүй юу? За. Тэр хэсгийг жишээлбэл яг Монгол улсын архиваас тэр хурлын протоколыг аваад яг тэр хурал дээр яригдсан юмыг нь тэр хүмүүс нь ярьж байгаа гэж байгаа. Өө тийм үү. Түлцтэй айгүй түүхтэй ойрхон кино шүү дээ тий. Тийм байна. 900 мянган хүнтэй энэ буураа орныг хэдүүлээ муу аргаар ч хамаагүй өөрсдөө иргэшээлд байлгах шүү дээ гэж тэгж ярьж байгаа хөөхгүй. Яа амар энэ тий. Тэгээд яг тийм түүхэн үйл явдлуудыг ингээд нийлүүлсэн. Ер нь бол үзүүштэй л тийм кино болсон байлаа дээ. За би бас үзнэ гэд бодцсон л явж байгаа. За энэ хүрээд 2025 оны 3 дугаар сарын 10-ны даваа гарагийн сонсдог урлаг нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс урлагийг мэдрий гэх сураатаар кино ертөнцийн болонгаараа шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Дэлхийг тойрох хүч гэх сураатаар Philips 66 брэндээрээ шунхлаа ойл компани за мөн MG Motors Mongolia хамтран ажиллаа баярлалаа. За баярлалаа анжгаа. За баярлалаа. Өргөжлөл эрхэн сонсогчдаа цаг бүрийнхэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа хөгжүүлэлтэй хөнгөн байцгааг сураатаар Яна нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын MJ радио 88.3